Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. 108 дахь подкаст маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарыг Руслан надтай хамт хөтлж явуулахаар ирсэн байна. Энэ удаагийнхаа дугаараар нэг маш сонирхолтой түүхийг өгүүлэх болно. Сонсогчдын маань одоо баггүй хэсэг нь Frank Lucas-ийн талаар мэддэг байж магадгүй. Ер нь бол одоо American Gangster гэд алдартай киногоор нь дэлхийд даяар энэ хүнийг бараг мэддэг болсон баг. За энэ кино бол IMDb дээр 7.8 үнэлгээтэй. Rotten Tomatoes дээр 81% одоо үзэгчдэд таалагдсан гэсэн байсан. За Denzel Washington одоо гол дүрийг нь бүтээж Frank Lucas-ыг амьлуулсан. За харин араас нь хөөцөлтөд одоо яваад байгаа Richie Richards гэд мөрдөгчийн дүрт нь болохоор Russell Crowe тоглосон. Тэгээд кино сонирхчдын дунд бол одоо заавал үзэх ёстой киноны жагсаалтанд зөв ёсоор багтсан тийм кино юм бэлээ. За өнөөдөр би та бүхэнд Frank Lucas-ийн бодит амьдрал, түүний туулсан зүйлс болон Америкийн нэг гангстерийн түүхийг ярихаар бэлдсэн байна. Ярих юм нэлээд ихтэй байгаа болохоор одоо шууд гол хэсэг рүүгээ орцгоё. Frank Lucas 1930 оны 9 сарын 9-нд North Carolina мужийн La Grange гээд жижиг хотод төрсөн. За тухайн үед бол цаг үеийн тун одоо хүнд байсан байгаа. Lucas төрөх үед Америкийн нэгдсэн улс бол эдийн засгийн хямралд орж олон гэр бүл амьдралаа залгуулах гэж нэлээд зовж исэн. Lucas-ийн гэр бүл ч гэсэн одоо жирийн тариачид байсан болохоор эдийн засгийн одоо дарамтанд бас өртсөн байгаа. Frank-ийн төрсөн нутгийг нь яг үнэндээ одоо бараг тосгон гэж нэрлэж болно. Хэдхэн мянган хүн амтай байсан юм байна. За тэдний одоо ихэнх нь цагаан арьснууд байсан. KKK гээд бүлгэн байдаг. Америкийн протестант тэргүүтэй христийн шашны хэд даврагсад буюу одоо ерөнхийдөө бол ингээд хар арьснуудыг үзэн яддаг, төвчдөггүй тийм нэг бүлгэм гээд ойлгочож одоо болох юм билээ. За энэ бүлгэмийн үйл ажиллагаа Frank Lucas-ыг баг байхаас нь л баг одоо шүдний өвчин шиг тэр үед одоо амьдарч исэн бүхэл хар арьснуудын хувьд бол жинхэнэ одоо хар дарсан зүүч шиг байдаг байсан. За тэгээ Frank-ийг өсвөр наснд нь байхад нь амьдралд нь одоо нэг гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал болсон. За тэр нь юу байсан гэхээр KKK-ийн хүмүүс Frank-ийн хамгийн хайртай үеэл ахыг нь алдсан. Тэгснэ яагаад алсан гэсэн чинь тэр үеэл нь болохоор нэг цагаан арьстай охин руу хараад инээмсэглсэн гэсэн тийм шалтгаанаар тэгээд тэр бүлгмийн хүмүүс өглөө нь эртт ингээ Frank-ийн одоо амьдардаг гэсэн уухад нь явж чингуудаа 12 настай үеэлийг нь барьж авч хүлж агаад тэгээ толгоор нь буудаж амийг нь хөнөөсөн гэсэн бэлээ. За тэгээ тэр нэг аимшигтай явдлаас хойш ер нь одоо яг ийм нийгэмд хар арьстай хүн бол шударгаар амьдрах гэж үзвэл амжилтанд ерөөсөө одоо хүрэхгүй юм байна гэж Frank Lucas бодож эхэлсэн маа. За тэгээ аав нь тийм явдал болсонд нь мэдээж ууралсан. За тэгээ уурлаад цагтаа дээр явж чад ингээд гомдол гаргасан чинь яриг нь ерөөсөө сонсоогүйгээр барахгүй дахиж ингээд чи ирж ингээд олон талаа юм ярьж төвг бодох юм бол чамайг ч гэсэн өөрийг чи шоронд хийчих шүү гэж сүрдүүлэхээр нь хариугаа заавал авна гэж ярьсан яриа нь цагдаагийн чихэнд яаж агаад ч юм хүрээд за тэгээ нөгөө цагдаа чинь Frank Lucas-ийн гэрт нь явж очингуудаа хариу авна гэж ярьсан яриагаа яг одоо миний нүүрэн дээр ингээд хилээтгэе гэж шаардсан ба. За ингээд тэр хоёр бол хоорондоо муудалцаад маргаан нь сүултээ бүр зодоон болоод нөгөө цагдаа чинь гэрээс нь гарч аваад машин руугаа очиж бууга авах гэсэн боловч ерөөс амжаагүй. Frank Lucas-ийн аав нь төрүүлж бууга шуурч аваад цагдаа руу буудсан чи одоо бүксийг нь унцсан. За тэгээ нөгөө бүкс рүүгээ буудуулсан цагдаа чи машинаач одоо суугаад явуулгүй. Тэр ч ихтэй цаашаага одоо гүүгээ цутаагаад алга болсон ба. За тэгээ тэр цагаас хойш бол одоо нөгөө Frank Lucas-ийн аав нь гэртээ байх аргагүй болсон. Ойд нуугдаж амьдарч хаяал одоо нууцаар гэртээ ирдэг байсан юм. Ер нь бол хууль сахиулагчтай маргаан үүсгэнэ гэдэг нь амь насанд ч халтай болохоор тэр бол өөрийгөө ч тэр за тэгээд гэр бүлээч одоо хэцүүхэн байдалд хүлдээсэн. Frank-ийн ярьснаар бол ах нь хаяа ойроо явж ан агнаад тэг гэртээ авчирдаг байсан ч гэсэн тэр нь одоо гэр бүлийн бүх гишүүнээ тэжээгт нь ерөөсө хүрдэггүй
хангалтгүй байсан болохоор эцэстээ тэгээд өлсгөлөнд нэрвэгдэж энэ байдлаас нь болоод Франк бол хулгай хийж эхлэх болсон. За тэгээд ихэнхдээ ойр орчмын фермүүдээс дахиад тэгээд өндөг хулгайлж нэг удаа бүр бүтэн гахаа хүртэл хулгайлж исэн талаараа өөрөө бол ярьсан байсан. За тэгээд жижиг сажиг хулгай хийж явж байгаа сүүлдээ бол дээрм хийдэг болж эхэлсэн. За 9 настайдаа тэр бол биеийн үнэлэгчдийн байрны гадаа согтуу байж байгаа хүмүүсийг отож зогсож байгаад тэгээд бейсболын цахиур барьж одоо дайраад тэгээд дээрм хийдэг болсон. Тэгээд урд нь хийжсэн нөгөө дахианы өндөг хулгайлснаас нь одоо ийм төрлийн дээрм хийх нь баг Франкд илүү таалагддаг байсан. 9 настай байсан гэхээр одоо 1939 он гэсэн үг. Анх удаа тэгэж согтуу хүнийг дээрмдээд тэр бол $10 олцтой байсан юм байна. За тэгээд тэр мөнгөөр нь болохоор тэдний гэр бүл бүр хэдэн сарын турш хоолтой байж чадсан. За тэгээд цаг хугацаа өнгөрч Франк өсвөр наснд хүрч дээрмэн ч гэсэн томорч эхэлсэн. Дэлгүүрээс бол нэг удаа тэр $400 хулгайлсан. 13 настайдаа ийм хэмжээний мөнгө хулгайлсан болохоор цагдаа нар түүнийг одоо яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж бодоод амьдарчсэн газраасаа ерөөсөө л явъя гэж хийсэн ба. За тэгээд гэрийнхэндээ нөгөө хулгайлсан мөнгөнийхөө $200 нь үлдээгээд тэгээд Кентаки руу явъя гэж шийдсэн юм. За тэгээд Кентаки руу явж исэн автобус нь болохоор замдаа Теннесси мужийн Ноксвиллд 1 цаг зогсдог. За тэгээд түр зогсож явах үеэр нь Франк одоо гудамжаар нааш цааш сэлгүүцэж явж байгаад автобусны буудлын ойролцоо шоу тоглож сууж байгаа залуусыг олж харсан. За Франк бол тухайн үед шоугоор тоглодог тийм Crabs гэх тоглоомыг хэдийнэ мэддэг болсон. Тэгээ хэсэг тэднийг бол ингээд харж зогсож ийсэн нь хамт тоглохоор байсан. За тэгээ $1 тавиад эхлээд тоглосон ч гэсэн одоо хагас цагийн дараа гэхэд тэнд цугларсан баг бүх хүний мөнгийг нь авахар болсон. Ерөнхийдөө бол ингээд хожсон. За тэгсэн чинь нөгөө залуучууд нь Франкийг ерөөсөө явуулахгүй одоо хоцсонд нь уурлаад бүр ухаан алдтал нийлж байгаа зодсон баг. За тэгээ ухаан ороод босч ирсэн чинь автобус нь угаасаа хитэнэ явцсан. Тэгээ халаасандаа тэр бол нэг ч центгүй үлдсэн гэдгийг олж мэдээд тэгээ амар одоо хүмүүст ингээд нэвшэртлээ задуулсан. Дээрээс нь ингээд өлссөн явж исэн болохоор нэг хүнсний дэлгүүр ороод хулгай хийх жагаад тэгээ тэрнээсээ болоо баригдаад тэгээ маргааш нь шүүхээр оруулаад засан хүмүүжүүлэх төрөв ачигдсан. За тэгээ зуны халуунд тэр бол гавлуулсан байдалтайгаар шуудуу малтаж замын ажил хийж эхэлсэн. За яг хуу Лукас засан хүмүүжүүлэхэд удаан бол байгаагүй юм байна. Нэг хар арьстай ахлах харгалзагч Лукасыг орохтон туслаад тэгээд тэр бол хэсэг хугацаанд тэнүүчилж амьдарч агаад 1943 оны намар гэхэд Лексингтон хотод суурьшиж амьдарч эхэлсэн юм байна. За хэсэг хугацаанд амьдрах үеэрээ тэр бол хоёр ч эмэгтэйтэй учир ургуулж хэдийгээр одоо өсвөр насных байсан ч гэсэн үеийнхнээсээ нэлээд тийм овртой харагддаг байсан болохоор нэг эмэгтэй нь бүр гэртээ хамт амьдрахыг ч гэсэн зөвшөөрсөн. За тэнд бас л одоо багахан асуудалд орооцолцсон болохоор өөр тийшээ явхаас аргагүй болоод за эцэст нь тэгээд Нью-Йорк руу явахаар шийдсэн. За явхаасаа өмнө одоо өөрийнхөө ажиллаж байсан үйлдвэрийнхээ каснаас нь $200 хулгайлаад тэндээсээ бүр мөс алга болсон. Франк бол багтаа Нью-Йорк хотыг хар арьстай одоо олон мянган хүн амар тайван сайн сайхан амьдардаг газар гэж сонсч исэн болохоор 1944 оны 100 Нью-Йоркод ингээд анх хөл тавиад тэнд таарлцсан хамгийн анхны цагдаагаас хар арьснууд хаана амьдардаг вэ гэдээ асуусан чинь Харлем руу явдаг автобусанд түүнийг суулгасан ба. За ингээд утсан анхныхаа шөнө бол нэг орон сууцны зойронд нүүрс хадгалдаг агуулхад хоноод тэгээ тухайн цаг үед ямар амар тийм хүнд нөхцөлд амьдарчсэн талаараа ихэд тийм онцлон одоо өөрөө ол өгүүлсэн байдаг. За 1944 оноос хойш Франк Лукас гэх хүний гэр орон нь бол Харлем болж хувирсан түүх гэвэл юм байна. За амьдралыг цоо шинээр эхэлж өнгөрсөн амьдралаа эргэж харахыг үсээгүй ч гэсэн тэр бол бас л ингээд шударгаар хөдөлмөрлөх бодлого байсан. За тэгээ Харлемд очсныхоо маргааш нь гэхэд тэр бол годомжинд хүмүүс хууль бус мөрөөдөө тоглоом тоглож байгааг нь ажиглаж хараад тэдэнтэй хамт суугаад тоглох биш харин одоо тоглож байгаа мөнгөтэй хүмүүсийг дээрэмдий гэж бодож эхэлсэн. За нэлийн анзаарсны эцэст бол одоо боодолтой мөнгөө тоолоо зогсож байгаа хүнээс $100 булааж зүхтаагаад тэгээ тэр цагаас хойш бол дэлгүүрийн эздүүд за бараа зөөж байгаа хүмүүсийг дээрэмдэж өөртөө хангалттай мөнгө цуглуулж чадсныхаа дараа хамгийн анхны одоо гарбуугаа худалдаж аваад тэгээд нэг хямдхан нийтийн байранд бол өрөө түрээсэлж эхэлсэн юм байна. За тэгэж явах үеэрээ өөртөөгөө адилхан тийм Флетчер гэдэг залуутай анх танилцсан. За тэр нь болохоор ингээд хар тамхинд донтцсон. Тэгээ бараг таарад юм харах болгондоо ингээд бүр Франкийн дотор нь муухаардаг нэг тийм өвчтөй юм шиг ядарсан юм шиг өрөвдмөр юм шиг ядруухан харагддаг гэд тэрийг бол ярьсан бэлээ. За тэгээд тэр хүнээс Франк хамгийн анх удаа хар тамхи гэж одоо юу болохыг олж мэдсэн юм байна. Тэр хүмүүс бол ингээд одоо маш тийм цотруу ядруу юм шиг харагддаг мөртлөө үргэлж одоо хар тамхи авахад хангалттай хэмжээний мөнгөтэй байдсан байна гэдгийг нь бас анзаарч эхэлсэн ба.
Тэгээ энэ цаг мөчөөс л ер нь одоо энэ хар тамхи зарах юм бол сайн орлого олох боломжтой байна гэж бодож эхэлсэн. Гэхдээ шууд ингээд л одоо юу гэдэг хар тамхины 8-чин дээр явж чингуудаа надад наатахаа зарах уу гэж хэлэх боломжгүй болохоор Fletcher-ийн нийлдэг хүмүүсээс хин нэгэн 8-чинтай холбож өгөхийг хүссэн байгаа. За ингээд нэг хүн түүнийг зуучлж өгсөн. За удалгүй бол Frank $300 анхны хар тамхины багцаа одоо ойролцоогоор тэр нь 15 г одоо хар тамхи байсан. Тийм одоо хэмжээтэй хар тамхиг бол худалдаж авсан юм байна. Fletcher-ийн нэг найз нь Frank-т одоо гудамжинд чухам яаж хэрхэн худалдах талаар товчхон зааж өгсөн байгаа. За тэгээ нөгөө Frank ч худалдаж авсан бараагаа Queen-ийн болон хүүхдийн нунтаг ашиглаж шингэлээд жингэн нэмэгдүүлж агаад тэгээ хар тамхины одоо агуулмжийг нь багасгаж эхэлсэн. За тэгээ гудамжинд гараад нөгөөхөө зараад эхэлсэн чинь 3 цагийн дотор дууссан. $300 худалдаж авсан хар тамхинаас тэр бол $900 ашиг олсон байна. За ингээ энэ цагаас хойш бол хар тамхи зарах бизнест эргэлт буцалтгүй орж эхэлсэн. Хар тамхи зарах гэдэг нь одоо дээрэм хийхээс хамаагүй бага хүч шаардаж хэд дахин их орлоготой байдсан байна гэдгийг ч төвөггүй одоо өөр ойлгосон. За эхний томоохон орлогоороо Frank Нью-Йоркийн одоо 7 дугаар өргөн чөлөөнд төв цэцэрлэгт хүрээлэн лөө харсан одоо анхны байраа түрээслэхээр болсон. За тэгэл тэрний дараа бол одоо үнэтэй машин, үнэтэй хувцас гутал худалдаж авч маш богино хугацаанд Frank бараг хагас сая долларын хөрөнгөтэй болж чадсан юм билээ. За мөнгөнийхөө зарим хэсгийг бол эцэг эх рүүгээ явуулсны дараа Frank хэсэг хугацаанд 8 хийхээ зогсоогоод нөгөө олсон мөнгөөрөө жаргаж эхэлсэн. За тэгэл мөрөөдөө тоглоом байнга тоглолдог. За нэмээд нэг хэсэг бол архинд ч гэсэн орж эхэлсэн. Согтуу машинаа жолоодж явж байгаад хид удаа осолж гисэн хийгээд амжсан. За тэгэд онголтчлороо машинаа бараг тэр чигтэн тэнд нь үлдээгээд шинэ машин авахаар явдаг байсан юм. За тэгээ мэдээж дуусахгүй их мөнгөтэй хүн биш болохоор сүүлдээ мөнгө нь багасаад аргагүй ирэхэнд хамгийн одоо хайртай Cadillac загварын машинаа хүртэл зарж түрээсийн одоо нөгөө тансаг байрандаа ч гэсэн амьдрах аргагүй болоод буцаад нөгөө одоо хар тамхины ажил руугаа орё гэж шийдсэн. За гэхдээ тухайн үед Frank Lucas хэд хэдэн хар тамхины 8-ачинд өөртөө байсан болохоор хинч түүнтэй хамтарч ажиллахыг зөвшөөрөөгүй. За тэгээд орон гэрчгүй болоод гудамжинд гардаг дээрээ ирэх үед нь багахан хэмжээний хар тамхи нэг хүн худалдаж авахыг бол санал болгосон юм билээ. За тэгээд тэрнээсээ болоод цагдаад баригдаад 9 сарын 20 ял авч Tom's гээд шоронд бол суусан юм байна. За тухайн 9 сарыг бүх амьдралаа эргэж ботсон цаг хугацаа байсан гэж Frank Lucas дурсаж ярьсан байдаг. За тэгээд шоронгоос гараад нэг хэсэг бол угаасаа хар тамхины 8 хийгээгүй. Дөнгөж одоо тэр явдлаас болоо шоронгоос одоо гарсан болохоор хэсэгтээ одоо тэр ажлаа хийхгүй оронд нь дээрэм хийгээд шийдээд за тэгээ энгийн дэлгүүр энэ төр дээрэмдэхээр олох мөнгө нь угаасаа бага байсан болохоор үнэт эдлийн хид хідэн дэлгүүр дээрэмдэж тэрийгэ хүмүүст зарж нэлээд одоо мөнгөтэй болсон. Гэхдээ мөнгөтэй болохоор тэрийгэ одоо айгүй хурдан үрээд дуусгачдаг болохоор ахаал дээрэм тонол хийх шаардлагатай болдог. Яг нь мөнгө олж байгаа ч гэсэн хар тамхи зархаас илүү тийм төвхтэй гэмээр за тэгээд ч нөгөө үнэт эдлээ алдсан тэр дэлгүүрийн хүмүүс нь араас нь алах гад хөөж магадгүй гэсэн тийм бодолтой одоо өөрөө ол цогтож амьдрах нь төвхтэй санагдсан юм шиг. За тэгээ Frank ер нь ингээд хулгай дээрэм хийхгүйгээр мөнгө олох өөр ямар нэг арга зам бодож хайж эхэлсэн. За тэгээ нэг удаа бол тэр сонин уншиж агаад I Speak Red гэдэг хочтой алуурчны талаар жижигхэн тийм нийтлэл болоод харсан. Тэгээд тэр I Speak Red гэдэг залуу нь болохоор бүр ингээ өдрийн цагаар улаан цагаанд гарсан. Годомжинд хүн алчаад тэгээд бүр цээж рүү мөсний өрөм зоогоод юу ч болоогүй юм шиг яваад өгдөг энтер гэсэн тийм шуум яриа ховж ившиг нэлээд тийм ярианд газар авцсан. За тэгээд тэр хэрээрээ нэлээд тийм алдартай ч болсон. I Speak-т ер нь бол $25,000 өгчих юм бол тэр хэнийг ч алхахад бэлэн гэж хүмүүсийн ярихыг Frank бас сонсч ирсэн юм байна. За тэгээ Frank болохоор тэр хүний туслахаар ажиллах боломж байгаа юм байна гэж бол бодсон. Ер нь зүгээр сонсч ийсэн ч гэсэн боддоор бол ерөөсөө тэр I Speak-тэй уулзж байгаагүй болохоор ямар тач нэг таарах юм бол ярилцаад үзье гэж бодсон юм. За тэгээ хэдэн 7 хоногийн дараа тухайн I Speak-тэй үнэхээр Frank бол таарлцсан. За тэгээд үг солих гэж үтсэн чинь нөгөөх нь огт хариу өгөөгүй. Бүр ерөөсөө Frank руу бүр хараачгүй. Гэхдээ хувь тавилан бол тэднийг ахаад уулзуулсан. За тухайн I Speak-гээ залуу нь болохоор бильярд тоглох нэлээд дуртай. За тэгээд ч өөрөөс нь сайн тоглодог хүн баг байдаггүй. Хэрвээ өрсөлдөхийг хүсэх юм бол дор хаяж $1,000 бооцоо тавьж тоглодог байсан юм байна. Тэгээ Frank баг биедээ ямар ч тийм мөнгөгүй шахуу явж явах үеэрээ бильярдын газар тэр I Speak-тэй таарлцсан. $100 ч хүрэхгүй мөнгөтэй мөртлөө I Speak-ийг бооцоотой тоглоё гэж хэлэхэд нь тэр бол шууд татгалцсан. За тэгээ хоорондоо жоохон маргалдаад байж явах үеэр нь Harlem дүүргийн загалмайсан эцэг гэгддэг Bumpy Johnson
тухайн одоо бильярдын өрөөнд нь орж ирсэн ба. Бамби одоо тухайн газар нь юу болоод байгааг асууж дараа нь Фрэнкээс чи үнэхээр Ice Pick-ийг ялж чадах юм уу гэж асуусан чинь Фрэнк бол би дийлнэ гэдгээ хэлээд тэгээ Бамби болохоор төрөвчнээсээ $1000 гаргаж ирэнгүүтээ Фрэнк дээр бооцоод тавьсан. За тэгээд яг энэ талаарх яриаг Фрэнк өөрийнх нь одоо ярьсан хувилбараар бол хүмүүс мэддэм байлээ. За тэгсэн чинь бараг л ингээд Ice Pick гээд залууг болохоор бөмбөгөнд хүрэх боломж олгохгүйгээр маш амархан ялсан гэсэн байсан. За ингээд энэ мөчөөс хойш бол Harlem дүүргийн мафийн толгойлогч гэгддэг Bumpy Johnson-ы хараанд Фрэнк бол өртөөд нэрийг нь хин гэдэг, за эцэг гэх нь хаана байдаг талаар, за бас юу хийж амьдардаг талаар Фрэнкээс асууж эхэлсэн. За Фрэнк өнгөрсөн 6 сарын турш хийсэн одоо бүх гэмт хэрэг, дээрмийнхээ талаар яриад саяхан дээрэмдсэн мөрөөдө тоглогчд нь түүнийг алхаар занлахийлж байгаа талаараа ч гэсэн хэлсэн. За тэгсэн чинь Bumpy Johnson бол Фрэнкийг дагуулад The Big Track гээд нэртэй тийм мөрөөдө тоглоомны газарт явж очингуудаа тэнд байсан бүх хүмүүст хандаж Frank Lucas одооноос манай хүн түүнд гар хүрхийг хатуу хориглоно гэж бол зарласан. За тэгээд өөр бас үнэт идэлэл дээрэмдсэн дэлгүүрүүдээр нь дагуулж яваад бас л одоо манай талын хүн оролдоод ер нь бол та нар хэрэггүй шүү, муугаа үзье шүү гэж хэлж бүгдэнд нь сануулга өгсөн ба. За тэгээ нөгөө хэдэн мянган доллароо дээрэмдүүлсэн хүмүүс үг дуугаа толгой тохиж дараа нь тэр бол Фрэнкийг дагуулж яваад бүр хөлнөөс нь толгой хүртэл хувцлаад гэртээ дагуулж очиод тусдаа одоо өрөө гаргаж өгсөн ба. Маргааш бидэнд хийх чухал ажил их байгаа. Одоо унт гэж хэлээд гараа явсан. За ингэж Bumpy Johnson гэх одоо Америкийн түүхэнд хамгийн анхны хар арьстай мафийн толгойлогч хүн Frank Lucas-ийн амьдралд орж ирсэн түүхтэй байна. Яг нь энэ мэдээллийг зарим хүн худлаа гэж үздэг ч гэсэн Frank бол тухайн одоо мафийн толгойлогч хүний жолооч бас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэхээс гадна хууль бус мөрөөдө тоглоомын газрыг нь одоо удирдахжсэн гэсэн байлээ. За энэ ажлынхаа дундуур тэр бол бага хэмжээгээр одоо харт амх зардаг байсан ч гэсэн урдных шигэ их орлоготой бол байгаагүй. За тэгж байжгаад Фрэнк дахиад харт амхны хэрэгээр баригдаад 30 сар шоронд суух ял сонссон байгаа. За тэгээ суллагдах үеэр нь бол Вьетнамын дайн одоо хамгийн том мэдээ болсон байсан. За баг бүх хүн одоо тэр зүг рүү анхаарлаа хандуулж мэдээ болгоныг алгасалгүй сонсож явах үеэрээ Вьетнамд байгаа маш олон одоо цэрэг эрчүүд харт амхинд донтож байгаа талаар мэдэж авсан юм байна. За сурвалжлагчийн хэлснээр бол тухайн харт амхи нь Мянмар, Лаос, Таиланд болон Вьетнам улсуудыг хамарсан Golden Triangle-аас орж ирдэг гэж бол ярьсан. За тентхийн харт амхины тун нь бол маш хүчтэй болохоор ганцхан удаа хэрэглэхэд ер нь бол хүнийг донтуулдаг. Тийм төрлийн одоо харт амхи байсан юм байна. Тэгээ тухайн үед Америкт зарагддаг байсан одоо харт амхинаас бол хамаагүй хямд үнэтэй тэгээд илүү хүчтэй байсан маа. За энэ яригдсан зүйл Frank Lucas-ийн одоо ой тойнд нь бол маш удаан хугацаанд бодогдож зүүн өмнөд Азиас харт амхи худалдаж аваад тэгээд Harlem-д зарж борлуулах юм бол ямар их одоо ашиг олж болох талаар тасралтгүй бодож эхэлсэн. За тэгээ Фрэнк бол энэ санаагаа Бампитай зөвлөлтгөөр шийдсэн боловч Бампи энэ санаанд нь бол тэмч дуртай хандаагүй. Ер нь бол Бампи түүнд ингээд одоо цаг нь бишээ гэж зөвлөсөн юм. За тэгэж байжгаад 1960-аад оны сүүлчээр нөгөө Бампи Джонсон бол нас барсан байгаа. За тэгээ нас барсныхан дараа Фрэнк бүх хууль бус мөрөөдө тоглоомын бизнесийг нь өөрийнхөө мэдэлд аваад тэгээд одоо өөрийнхөө биед бол дорхноо $3 сая бэлнээр гаргаж авсан. За ингээ үүний дараа тэр бол зүүн өмнөд Аз руу явахаар шийдээд ер нь бол анханасаа л ингээд нөгөө Аз руу анхаарлаа хандуулсан шалтгаан нь юу байсан гэхээр Италийн мафийн бүлэглэлүүдтэй тэр бол харилцааг огт хүсээгүй. Итали хүмүүст бүр ерөөсөө ингээд итгэж чаддаггүй байсан болохоор тэднээс аль болох одоо зайгаа барья гэж боддог байсан юм байна. За Frank Lucas эхлээд бол Бангкок руу очихоор төлөвлөсөн. Тэнд очоод Америк цэргүүдтэй холбоо тогтоогоод жижиг худалдаачидтай танилцаад цаашлаад тэгээд том нийлүүлэгчдэд хүрэх санаатай байсан. За ингээд 1969 онд 28 цагийн турш ниссний эцэст Frank бол Бангкокт газарсан. Тэгээ оцсныхоо дараа тэр бол хэдэн хоног ажиглалт хийж хар арьснууд их холигдох газруудаар явж хүмүүстэй ч гэсэн яриа өдөж явсны эцэст зөв хүнтэйгээ холбоо тогтоож чадсан. За Frank бол тэр хүнийг Agent 007 буюу одоо нөгөө James Bond шиг харагддаг гэж дүрслсэн байсан болохоор 007 гээд энэ нээс хойш бол хилээд явчих. За анх тэд бол уулзахдаа 150 кг харт амхийг
1 кг-ыг $4200 нийлүүлэх тохиролцоонд хүрээд хожим нь тэр нь бол 225 кг болж нэмэгдсэн юм байна. За тэгээ дараа нь уулзахдаа 007 бол Франкийг хэд хэдэн нөлөө бүхий хүмүүстэй танилцуулж тэр хүмүүс нь болохоор цэргийн өндөр албан тушаалтай одоо тийм мөрөн дээрээ бүргэдийн тэмдэгтэй хүмүүс байсан юм байна. За тэгээ тухайн том албан тушаалтнууд нь цэргийн онгоцоор бараагаа Америк руу зөөхөд туслахаар болсон. За тэгж одоо зөөхт нь бол $125,000 төлөхөөр болоод тэрийг нь ч гэсэн Франк зөвшөөрсөн байна. За тэгээд 007 төлбөрөө авсныхаа дараа ажлыг одоо ёсоор гүйцэтгэж Франк Америк руу буцаж очсныхоо дараа өөрийнхөө доор ажилуулдаг 4 залуусын хамт түрээсэлдэг агуулгах руугаа хар тамхиа зөөж очоод тэндээ жижиглэнгийн худалдаанд зориулж жижигээр нь одоо савлж эхэлсэн. За тухайн үед бол Нью-Йоркийн хар тамхины наймаачид бүгд шахуу одоо нөгөө бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчдийг бүр юм татхууц хэмжээний содон нэр өгөхийг хичээдэг байсан юм байна. За бараг зарим ингээд нөгөө рок хамтлагууд ч гэсэн бодож болж чадхааргүй лаг тийм сүртэй нэр өгчдөг байсан юм байна. Франк Лукас болохоор өөрийнхөө бүтээгдэхүүнийг Blue Magic буюу цэнхэр ичид гэж нэрлсэн юм билээ. За тэгээд Blue Magic нь бол маш хурдан борлогддог болж эхэлсэн. Тэгээ нөгөөх чинь яах ч аргагүй одоо бизнесээ тэлэх шаардлагатай болж өөрийнхөө игнэнд одоо итгэж болохоор хүмүүс элсүүлэхээр болсон. За хэдийгээр тэр Харлемд хэдэн жил амьдарчихсан ч гэсэн өөрийгөө дандаа одоо гадны хүн гэж мэдэрдэг байсан болохоор зөвхөн өөрийн хамаатан садныхаа хүмүүст итгэл хүлээлгэж North Carolina-д амьдарч байсан ах дүүнраа Нью-Йорк руу нүүлгэж одоо авчирхаар болсон. За тэгээ үүсгэсэн бүлгэмдээ хүртэл одоо Country Boys буюу одоо хөдөөний залуус энэ гэд нэр өгцөн. Тэгээ өөрөө болохоор Superfly гэсэн тийм хочтой болсон юм бэлээ. За энэ нэр нь ерөнхийдөө ингээд утгачлж орчуулахгүйгээр ерөнхийд нь ойлгоё гэх юм бол ганган гангстер гэсэн тийм утгатай одоо бодвол өөрөө өгсөн юм уу? Лавл одоо өөр хүн Франкийг тэгж нэрлэегүй баг. За ингээ ийм байдлаар тэр бол улам бүр баяжиж ахаад Бангкок руу явж бүр 500 кг хар тамхи буюу одоо хагас тонныг авчирхаар төлөвлөөд зөвхөн жижиглэнгийн 8 хийх биш бөөнөр нь нийлүүлдэг бизнес рүү орё гэж шийдсэн. Бизнес нь эд цэцгэлж авах үеэрээ тэд бол Лос Анжелес, Милвоки, Чикаго, Денвер зэрэг хотуудын дилерүүдэд бөөнөр нь нийлүүлдэг байсан. За мөнгө бол манай одоо Superfly хочтой Франк Лукас руу ус шиг урсаж орж ирдэг байсан ба. За тэгээ олсон мөнгөөрөө тэр бол бүр ингээд олон арван орон сууц, үнэтэй машин худалдаж авч аяллаар одоо Францын Парис руу байнга явдаг. За тэгэл хөөрхөн хүүхнүүд, үнэтэй хоол, тансаг ресторан одоо бүх төрлийн тансаг хэрэглээнд бол мөнгийг өстой нэр баруун солгоогүй зарцуулах шиг болсон. За мэдээж хууль бус аргаар хэмжээний мөнгө олж байгаа болохоор тэр болгоныгоо жинхэнэ хууль ёсны юм шиг болгож одоо угаах хэрэгтэй болсон баг. Тэгээ анхны хууль ёсны бизнес нь гэсэн чинь одоо бензин колонк байсан. За тэр нь 1973 он хүртэл ажиллаж байгаад сүүлдээ ашиггүй болоод хаагдсан билээ. За дараа нь тэр бол супермаркет, хуурай хэм цэвэрлэгээ, turntable гэд нэртэй баар хүртэл ажиллуулж дуучин Lloyd Price-тай одоо тэр баараа хамтарч хэрхэлж исэн. За тэгэд энгийн хүн харахад бол хит хитэн бизнес хөл дээр нь босгоцсон юм шиг харагддаг ч гэсэн яг ард нь бол ингээд жинхэнэ том бизнес явагдчихсныг хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн одоо аль хэдийнэ мэдчихсэн ажиглалтын байдалтай байсан. За Франк бол Аз руу 3 дахь удаага явж тэр үеэрээ бол бүр 1.5 тонн жинтэй одоо хар тамхи худалдаж авахар төлөвлөө зогсохгүй барааныхаа гарал үүслийг яг таг тодруулъя гэж шийдсэн. За нөгөө 007 гэд итгээд бол очиж харуулахыг ч гэсэн зөвшөөрсөн юм билээ. За тэгээд оцсныхоо дараа Мянмар болон Лаосын хилийн ойролцоо ширэнгөө ойгоор маш удаан алхаж бартаатай замаар баахан явсны эцэст бол Нью-Йоркийн одоо бараг 5 дүүргийг тэр чигт нийлүүлсэн юм шиг маш том хэмжээтэй газрыг бүхэлд нь одоо ингээд хар тамхины түүхийн эд болох попыг тариалсан байгааг нь бол харуулсан юм билээ. За нөгөө баахан одоо ядарч зовж очисон хүмүүс тэрийг бүр ингээд хараад бөөнөрөө ангаагаад бүр ингээд ядарснаа бол бүр мартсан гэж ярьж исэн. За ерөнхийдөө бол Франкийн одоо эд оргил үе нь 1971 72 он байсан гэж үздэг. За тухайн цаг үед одоо баттай бос тоогоор бол хар тамхины 8-аас 250 сая долларын ашигтай ажиллаж чадсан талаар нь бол бичсэн байдаг. За Нью-Йоркийн цагдаа нар болон хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд Франк Лукасыг 1960-ад оны сүүлчээс сайн мэддэг болсон байсан. За гэхдээ түүнийг буруутгах хангалттай нотлохоо ерөөсөө олдохгүй байсан болохоор удаан хугацаанд
хугацаанд тэд нар бол юу ч хийж чадаагүй. За ингээ 1972 онд Нью-Йоркийн цагдаагийн газрын дарга Уильям Маккарти харт тамхитай тэмцэх хэлтээс хотынхоо одоо хамгийн томдоо тооцогдох 100 харт тамхины наймаачны одоо чагсаалтыг гаргах тийм үүрэг өгсөн. За чагсаалт нь бол удалгүй гарч ирэх баригчид одоо жижиг наймаачдыг биш гол нийлүүлэгчдийг барихад анхаарч эхэлсэн юм байна. За тэр цагаас хойш Лукасыг шүүхэд өгөх хүртэл бараг 3 жилийг зарцуулсан. За тэгж явсараад 1974 онд Франк бол шүүхийн өмнө очисон байгаа. За түүнтэй хамт бол нийт 11 хүн татагдсан байсан. За ер нь бол тухайн үед Франк Лукас насаараа шоронд суух ял авах эрсдэлтэй байсан. Тэгжсэн чинь прокурорын таалд асуудал үүсээд за тэр нь юу байсан гэсэн чинь нөгөө гол гэрчүүд нь эхнээсээ амиа алдаж хэлсэн юм байна. За тэгээ бас шүүх хурал эхэлсний дараа хамгийн гол том шүүгч нь хахуул авсан тухай цуурхал бол олон нийтэд тараад эхэлсэн. За тухайн шүүх хурал 6-7 хоног үргэлжлээд бараг л ингээд одоо Франкийг яллаж чадах байхаа гэж харагдчихсэн ч гэсэн эцэстээ бол бүх сэжигтнүүдийг гин буруугүй гэсэн шийдвэр гарсан билээ. Тэгээд тэрийгээ дараа нь өөрсдөө тайлбарлахдаа гол гэрчүүдийн ярианд итгэл төрөөгүй. Тэр гэрчүүд нь яг үнэндээ бол өөрсдөө ч гэсэн урд нь нэлээд асуудалтай түүхүүдтэй байсан гэж тайлбарлаж ярьсан байсан. За ингээд Франк Лукас хэрэгээс хуурай мултарч маш их баярлж исэн ч гэсэн энэ явдал нь бол удаан үргэлжлээгүй. 1975 оны ихээр харт тамхитай тэмцэх хэлтсийн агентууд Франкийн одоо Нью Жерсид байдаг гэрт нь нэгжлэг хийж эхэлсэн. За тэндээс нь болохоор $500,000 болон Кайманы арлууд дахь нэг банкны данстай холбоотой баримтууд олдсон. За тэгээд Франк Лукас ахад баривчлагдсан баг. Энэ удаагийн мөрдөн байцаалтын явцад Франк Лукас болон одоо Гамбино гээд мафийн гэр бүлийн гишүүдийн хоорондын холбоог нь нотолж чадсан. За үүнээс гадна өчнөө баримтуудыг ч гэсэн ил болгосон юм байна. За 1976 оны 1 сарын 27-нд ялын өмнөх хэлэлцүүлэхийн үеэр шүүгч хэлэхдээ би 35 жилийн шүүхийн практик туршлагатай. Гэхдээ ийм том нийгэмд аюул занал хийсэн этгээдтэй анх удаа таарч ийна гэж мэдгдсэн байсан. За тэгээд Superfly хочтой Франк Лукас бол бүр 77 жилийн хорих ял сонссон юм билээ. За энэ явдлаас хойш бол бүх зүйл одоо маш сонирхолтой болж эхэлсэн. За яасан гэхээр 1977 оны 9 сард буюу одоо Франк маань шоронд байх үеэрээ харт тамхины эзэнт гүрэн удирдсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч ялаа бууруулахын тулд их баригчидтай хамтран ажиллахаар зөвшөлдсөн. За тэдэнд бол ингээд хэрэгтэй мэдээллийг нөгч ялаа багсгаяал гэсэн үг юм байна. Угаасаа одоо юу гэдэг өөрөө ингээд 47 настай тэг 77 жилийн ингээд ялтай нүүр тулцсан байгаа. Бас хаа нэгтээ ингээд хэдэн сая доллараа нууцсан байгаа хүн бол яаж ийгээд одоо өөрийгөө аврахын тулд бүх зүйлийг хийх нь одоо баг аргагүй бах. За урд нь бол харт тамхитай тэмцэх хэлтээс ажиллаж исэн хүний хэлснээр Франк Лукас маш тийм дуулууртай сайн мэдүүлэгч байсан гэсэн бэлээ. За түүний мэдүүлгийн ачаар бол Харлемд байдаг томоохон харт тамхины наймаачин Leroy Butler гээд хүнийг баривчилж 15 жилийн одоо хорих ял оноосон юм байна. За энэ мэдчлэн Лукасын өгсөн мэдүүлгүүд үн цэнтэй байсан болохоор хилэлцэж тохирсны дагуу бол түүнийг 1981 онд сулсан юм байна. За тэр үед бол Франк 51 настай байсан. За тэгээ гарчаад бас нөгөөтг чи хашраагүй ахиад харт тамхины сүлжээгээ сэргээхээр оролдож эхэлсэн. За энэ талаар бол эрх баригчид ерөөсөө огт мдээгүй байсан ч гэсэн Франк Лукасын эхнэр нь одоо бас харт тамхины хэрэгээр шоронд сууж ах үеэрээ Ангелина Эсперон гэд нэртэй нэг эмэгтэйтэй танилцаад за тэгээ тэр хүүхэнд ингээд бүр өөрийнхөө одоо амьдралын талаар далан булчирхаагаа тоочсноос нь болоод нөгөөх нь харт тамхитай тэмцэх хэлтсийн одоо агентуудад энэ талаар нь яриад тэгээ дөнгөж шоронгоос гарчаад ахаад тийм тэнэг алхам хийгээд явж байгааг нь бүр тэд нар одоо гайхаж хүлээж авсан байна. За тэгээ тэр Ангелина Эсперон гэд хүүхэн Франкийн эхнэрт бол нэлээд одоо таалагдсан юм шиг байна. Шоронгоос гарсан ч гэсэн тэр хоёр бол одоо байн хоорондоо холбоотой байж бас л одоо тэр Эсперон гэдэг эмэгтэй болохоор харт тамхи борлуулах хүсэлтэй байгаа гэдгээ эхнэрт нь хэлсэн чинь нийлүүлэгч нь манай нөхрөө гэд Франкийн талаар одоо ярьж эхэлсэн ба. За тэгээ тэр бүх мэдээллийг хууль хүчнийхэнд нөгөө Ангелина Эсперон гэд хүүхэн ярьсан чинь яг үйлдэл дээр нь барьж авахын тулд харт тамхитай тэмцэх хэлтсийн ажилтан Виктор гэд нэг залуу худлагаасаа одоо харт тамхины 8 хийх байгаа хүн шиг болж жүжиглж агаад Лукастай холбоо тогтоож чадсан юм.
За ингэж явж байгаад бүр сүүлд нь Франкийн эхнэр нь тэр нөгөө Ангелина гэд хүүхэн за бас Виктор гэд залуус өөрсдийг нь тагнуулдажсэн болохыг нь олж мэдсэн. За сүүлдээ тэгээд 1984 оны 3 сарын 19-нд Франк Лукасыг Нью Жерсид байх гэрээс нь бол баривчилсан юм билээ. За түүнийг бол Харт тамхи тараан борлуулахын тулд хуйлдаанд оролцсон гэсэн тийм зүйлэнгээр бас л одоо насаар нь шоронд хорих ял төлөвлөсөн байсан. За гэхдээ 1985 оны 9 сард шүүхийн эцсийн шийдвэр гарч ердөө одоо бүр 7 жилийн одоо хорих ял сонссон юм билээ. За тэгээ энэ дээр одоо бусад хүмүүсийн таамагласнаар бол Франк Лукас дахиад нэг удаа хууль сахиулагчдын анхаарлыг татгууц мэдээлэл өгснөөхөө ачаар ийм хөнгөн ял авсан байхаа гэж үздэг юм. За тэгээ шоронд ялаа эдэлж гарч ирээд Америкийн зүүн эргийн хаан ихтэй чимээг өхөн одоо даруухан сууршиж амьдарч эхэлсэн. За ер нь аль тэр үеэс хойш ингээд хүн болгон Франк Лукасыг мартаж эхэлжсэн. За тэгээ байж л хамгийн сүүлд одоо 2000 онд Superfly очтой Франк Лукасын хувийн амьдралынх нь түүх Марк Джейкобсон гээд тухайн үед одоо Нью-Йоркер гээд сонины хамгийн алдартай сэтгүүлч байсан эрэгтэй сонирхлыг нь бол маш их татаж эхэлсэн байна. Франк өөрийнхөө түүхийг тухайн сэтгүүлчэд яриад тэр яриаг нь одоо сониндоо The Return of Superfly гэсэн тийм гарчигтайгаар нийтлээд за тэгээ тухайн бичвэр нь бол кино зохиолч Стивен Зиллианы анхааралд өртсөн баг. Америкийн одоо нэг тийм хөдөөнөөс гаралтай нэг тийм ядуу хар арьстай эрэгтэй өөрийнхөө хүчээр хэцүү амьдралаас мултарч цагаан арьстай маф бүлгэмтэй өрсөлдөхүйц хэмжээний том хар тамхины 8 хийдэг бүлгэмийн одоо босс нь болсон гэсэн ерөнхий одоо тийм түүх байсан. За тэгээд сэтгүүлчэд Франк Лукас өөрийн амьдралын талаар үнэн ярьсан уу, худлаа ярьсан уу гэдэг нь Стивен Зиллианд огтхон ч хамаагүй байсан. За тухайн нийтлэл бичигдснээс 2 жилийн дараа бол тэр кино зохиол бичээд тэрийг нь болохоор Universal Studio худалдаж авсан юм байна. За тэгээд 2004 онд кинон хийгдэхээр болж найруулагчаар нь Ridley Scott ажиллаад за тэгээ гол дүрт нь буюу одоо Франк Лукасын дүрт болохоор алдартай жүжигчин Denzel Washington. За тэгээд нөгөө Russell Crowe болохоор Richie Roberts гээд мөрдөгчийн дүрт бол тоглосон байдаг. За тэгээ кино нь болохоор 2007 оны 10 сард нээлттэй хийж 100 сая долларын төсөвтэй бүтсэн кино нь 250 сая доллароос илүү одоо орлого олсон юм билэ. За кино гарснаас хойш бол хэсэг хугацаанд мартагдсан байсан Франк Лукас дахиад одоо олонний анхааралд орсон. За киноны нээлтийн өмнөхөн тэр бол одоо машинд асалт ороод тэг хөлөө одоо хугалсан юм байна. За тэгээд тэр цагаас хойш тэрэгцэр дээр суудаг болсон гэсэн мэлээ. За ер нь ингээд нөгөө сүүлийн үеийн зургуудыг нь харахад одоо байнга шахуу тэрэгцэр дээр суусан зургууд бол байсан. За тэгээд тэр нь бол ийм учиртай мэлээ. За ингээд Франк Лукас гэх хүн бол ер нь энгийн амьдралаар сүүлийн жилүүдэд амьдарч байгаад 2019 оны 5 сарын 30-нд 88 наснда тал төгссөн юм байна. За тэгэхээр ийм нэг түүх байна. Өнөөдрийн дугаараар гэхдээ одоо сонирхолтой тулд нэлээд товчилж гол хэсгүүдийг нь ярьлаа. Амьдралынхаа туршид маш тийм хөдөлгөөнтэй ер нь бол буруу зөрүү зүйл ч гэсэн угаасаа их хийж явсан Франк Лукас гэж хүний түүх гэвэл юм байна. За киног нь бол Руслан бит хоёр хоёлаа үзсэн байгаа. Ер нь нэг одоо тийм үзэх ёстой кинонуудын нэг гэж хэлэгддэг тийм кино юм билээ. За кино болон одоо түүхэн чамд ямар санагдсан бэ? Ер нь одоо тэр үеийн Америкийн харуудтай яг юу болсон талаар манай Азууд бол тэр болгон мэддэггүй шүү дээ, тий. Тэрийг бол нэлээд сайн харуулж чадсан гэж нэлээдэн аналитикууд бас хэлж илээ. Тэгэхээр нэлээд чанартай кино болсон гэж ойлгож байна. Түүхийн хувьд бол хүмүүс мэдэх бол яг нэг 70 он хүртэл одоо Мартин Лютер Кинг харуудын нийгэмд нөлөө бүхий өөрчлөлтийг авчрахаас өмнө бол харууд ер нь айгүй хэцүү амьдралтай байсан. Кино театр орох, ресторан, бүр кино театр, ресторан ярихгүй 0 нь хүртэл өнгөт арсны 0 гэж байдаг гэсэн тий. Тэгэхээр тийм нийгмээс гарсан өөр дээш гарах цорын ганц боломж нь баг буруу замаар мөнгө олох тийм байсан гэж ойлгосон. Тэрийг бол одоо маш тийм уран сайхны аргаар нэлээд одоо тодорхой бас үнэнд нэлээд ойр гаргасан гэж ярьсан юм лээ тийм. Киноны хувьд бол яг хөө ингээд бод түүхийг хараад дараа нь киног ингээд эргээд үзэхэд илүү ойлгох гэх юм уу тий. Одоо ийм учраас ийм ааш зан гаргаж байгаа юм байна. Ийм учраас ийм шийдэл гаргаж байгаа юм байна гэдгийг нь бол илүү ойлгомжтой санагдах юм билээ. Тэгээ одоо юу гэдэг кинон дээр тийм жижиг шажиг зүйл дээр нэг анхаараагүй одоо юу гэдэг 20-30 удаа хар тамхи худалдаалж байгаа тэрийг үзүүлэх юм
оронд яг юм гол цөм болсон хэсгүүдийн ингээ базаад багцлаад үзүүлсэн надад бас их таалагдсан. Кинон дээр гэхдээ яг нөгөө энэ Франк Лукасын чинь ингээл багын амьдрал те маш тийм ядуу тарчиг амьдарч ирсэн. Тэр хэсгүүдийг нь юусоо гаргатгүй мөртлөө тэрийг нь яаж одоо хүмүүст ойлгомжтой тайлбарласан гэхээр энэ Франк чинь одоо Нью-Йорк руу очиод нэлээд одоо хөрөнгөтэй болоод тэгснийхээ дараа нөгөө гэр бүлийнхнийгээ дууддаг штэ. Бүгдээр ингээ Нью-Йорк руу дуудаж авчираа те айгуу том хаусанд оруулах болсон чинь нөгөөдөл нь бүр амар баярлал. Энд бид нар амьдрах юм уу? Энэ үнэхээр бидний гэр муу юм уу гэл. Тэрнээс нь ингээл харахад бол яг тэр хүмүүс маань одоо зөвхөн Франк гэлтгүү ар гэрийнх нь хамаатан саднууд нь тэр ч ихтэй ер нь ингээл хараа арчтнуудын амьдрал маш хэцүү байсан гэдэг нь бол ингээд анзаарчихсан л да. Тэгээ тийм амьдралаас өөрөө гарахын тулд би одоо ингээд ийм нийгэмд шударгаар амьдарч болохгүй байна. Тэг би өөрөө ийм хар арьстай болохоор бүр тэгж амьдрныг бол одоо худлаан байна. За миний сонголт бол хууль бус аргаар ямар нэг байдлаар одоо хулгай байвал хулгай, дээрэмдүүл дээрм. За тэг цаашлаад одоо хамгийн хурдан аргаар мөнгө олж болох арга нь л одоо тухайн үед ингээ хар тамхи байсан гэдэг. Энэ хүн бол олоод харцсан тэрийг өөртөө ингээд маш ашигтайгаар эргүүлж чадсан нэг тийм хүний одоо түүхийг л кино маань уран сайхны аргаар. Тэгтээ яг бодит амьдралтай ихэнх зүйлүүд нь дөгсөн мөртлөө бас нэг чимхлүүр бас хөөрхөх хэсгүүдтэй юм чинь бас. Тийм яг бодит амьдрал дээр сэдвүүлэн бүтээсэн уран сайхны кино гэхлээрээ ямар нэгэн байдлаар жоохон эмоц дутж байгаа юм дээр эмоцийг өргөх гэж хуурамч юм хийн. Эсвэл хүмүүсийн одоо жигших үйлдэлийг арай нэг зөвлөрүүлэх ч юм уу те. Тэгэхээр уран сайхны кино гэдэг талаас нь бодох юм бол мэдээж зүрх ёстой. Яг бодит түүх болон кино хоёрын хооронд яг гол цөмийн бол орхигдоогүй байгаа нь илүү чухал те. Нэг юм дээр айгүй зөрөөтэй хүмүүс их дурггүй байгаа юм нь бол тэр Bumpy Johnsons чинь 63 оноос 66 оны оронд шоронд суусан гэж байгаа боловч тэр шоронгоос гарсны дараа Лукастай танилцсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхэд Лукас сүүлийн 15 жилд нь цуг байсан. Одоо кинон дээр бол жишээлбэл дэлгүүр ороод нөгөөх нь зүрхний шигдээс болдог үлээ дээ. Тэр мэр зурж байгаа үсрэл 3 жил танил байх ёстой байсан гэдэг. Харин Лукасын хэлж байгаагаар бол би 15 жил жолооч байсан, баруун гар нь байсан гэж ярьж байгаа байхгүй. Тэр жижиг зэтэлүүд нь яг хуу киног ингээд киноны турш Bumpy Johnson-ыг ингээл дурдаал тэр ингээ харсан бол тэр байсан бол гэж ярьж байгааг илүү дотн болох гэж уран сайхнаар ингэж өөрчилсөн баг. Яг кинон дээр бас нөгөө нэг Франк Лукасын дүрийг бүтээсэн одоо энэ дүрийн сонголтууд бас айгу надад тийм онцгой содон санагдсан. Нэлээд тийм тохирсон хүмүүс нь дүрээ олоод тоглолцсон юм шиг. За Дензел бол яг угаасаа маш алдартай. Тэгэнгүүтээ нөгөө Richie Roberts гэдэг нөгөө мөрдөгч байсан шүү. Тэрний дүрийг бол тэр Russell бол маш сайн бүтээсэн бэлээ. Айгуу тийм өстой яг л одоо энэс өөр хүн бараг бүтээж чадах байсан уу гэмээр тэгж жүжиглсэн санагдсан надаа. Тий наадхан дээр чинь за би одоо яг киноныдын нэрийг бол сайн санахгүй байх. Гэхдээ Denzel Washington-ы ярьсан үг байдаг шүү дээ. Одоо Schindler's List-ийг яагаад тэр бүтээсэн, яагаад тэр бүтээж болохгүй байсан гэдэг ч юм уу. Тэрэн дээр Denzel Washington маш тодорхойлсохгүй. Энэ бол арьс өнгөнийх биш ээ. Энэ бол culture-ийн ялгаа байгаа юм аа. Тэр culture-ыг мэдж байгаа хүн тэр дүрийг бол маш сайн бүтээн. Тэр киног маш сайн хийн тэ. Тэгэхээр бол аль нь одоо юу гэдэг Steven Spielberg Titanic ч хийж чадна, Schindler's List ч хийж чадна тий. Гэхдээ өөрөө еврей хүн болохоор Schindler's List-ийг илүү сайн хийх ч юм уу юу ч юм дээ. Тиймэрхүү байдлаар culture ялгаа байгаамаа. Соёлын ялгаа тийм. Тэгэхээр тухайн үеийн соёлыг маш сайн мэдж байгаа өнгө дайрстай хүмүүсийн илүү боловсралтай гэх юм уу тийм жүжигчдийн нэгийг сонгосон надад бол маш их таалагдсан. Тэгэхээс бол юм зүгээр тамирчин хүн биш, ийм энгийн биетэй угаасаа бүгдээр л мэдж байгаа дүрийг маш сайн бүтээж чаддаг айгүй гоё онж жүжигчнээ тавьсан. 2000 он, за 2010 оны хооронд бол Russell Crowe угаасаа маш алдартай байсан. Одоо Gladiator-аар нь бүгдээрээ мэдэх бах те. Тэгээд Russell Crowe ер нь юм одоо юу гэмдэ жүжигчний хувьд хувьсэл нь тийм илүү детальтай юм руу ордог болсон яг тэр үед нь оролцсон. Өөрөөр хэлбэл ингээд нэг акшн киноноос ингээд арай нэг детектив, арай нэг хүмүүс пазл боддог тийм кинонд оролцох сонирхолтой болцсон байсан. Тэгэхээр яг аль жүжигчний хувьд бол маш их тийм юу гэх цаг үе олсон гой дөрүүд болсон гэж хэлэх юм уу да. Тэгээ кинон дээр нь яг ингээл эхнээсээ дуслаа ингээл дандаа хар тамхи аллага энэ төр тийм бол гараад идэггүй бас ингээл хөрхөн чимхлүүр юмнууд гараад идэг романтик үйл явдал те тэр нөгөө нэг хиний Richie Roberts чинь одоо эхнэрийн салын авчдаг ч лөө эхнэртэйгээ нийлэх гээл тэгснэ нэг бас нэг өөр шинэ хүүхэнтэй танилцаал нөгөөтгөндөө ингээл 2 дугаар сувгийн сценүүд ч гэсэн байсан. За тэгэнгүүт хиний Frank Lucas ч гэсэн нэг хүүхэнтэй ингээл амар сэтгэнж мэтгэнж байгаа танилцж байгаа гэх мэт ингээд кинонд нь ингээд ямар ч хүн үзээд ингээд нэг уйдахаар хэсэг байхгүй хэмжээнд
хийсэн юм шиг надад бол санагдсан. Тэгвэл ингээл байн галлах гараал, байн туснаж гараал, байн хар тамхи гараал тэгэл үздэг л хүмүүс нь үзэн шүү дээ. Тэгэхгүй тэр хүмүүс ч тэр бусад өөр ямар ч хүн үзсэн ер нь бол ингээд нэг сонирхолтой байсаар агаал урсаж авсараа гал дууссан тийм кино юм шиг санагдсан. Тий, одоо тэр Ричард Робертс гэдэг character байгаа шүү дээ. Тэр хүний хувьд бол ер нь юм одоо хүний гол чанар гэх юм бол амар шудраг байхгүй юу? Киног нь яг үзээгүй хүмүүс байх юм бол жоохон спойлер болчих واخ. Гэхдээ эхнэр нь бас айгуу гоё үг хэлдэг байхгүй юу? Чиний наад шудраг байгаа чинь бусад юм дээр чи өөрийгөө шудраг байна гэж зөвтгөхийн тулд гэдэг байхгүй. Энийг хүмүүс яаж ойлгох юм байгаа? Ер нь зүгээр санаа гэхэд энэ кинон дэр хэлж байгаа үгнүүд нь хүртэл маш юм одоо богинохон оновчтой тийм амттай ийм найруулсан кино ер нь бол одоо маш олон юмнууд байгаа. Ер нь ингээл хийж байгаа үйлдэлүүд нь тэгээд яг эргээгээд ингээд сайн нухацтай ганцаараа сууж байгаад ч юм уу эсвэл гэр бүлээрээ сууж байгаад илүү дутуу юм санднахгүйгээр үзэх юм бол маш олон тийм жижигхэн деталь амттай детайлуудтай кино гэж хэлдэг бах та. Тэгээд одоо тэр нөгөө юу яаж байгаа сте одоо тухайн үед ингээ ажиллаж исэн тэр Франк Лукасыг барих гал араас нь хөөцөлтөд явж исэн тэр хар тамхитай тэмцэх хилцээхэн за тэр цагдаагийн газрын хүмүүсийн дүрийг тэр басл гэд хүн чинь гаргацсан маа штэ. Гэхдээ яг нөгөө хит их бүр гажууд болохын тулд Ричи Робертстэй хамт ажиллаж исэн цагдаа нь өөрөө нөгөө хар тамхи зардаг хүмүүстэй нийлээ тэднээс нь бүр ингээ ахуул аваад өөрөө хар тамхи энэ төр хэрэгэлцэн хүртэл тиймэрхүү юмнууд ингээ амар их гардаг. Тэгээд тухайн үед нөгөө энэ кинонд дөнгөж гараад удаагүй байхад хар тамхитай тэмцэх хилцтэй ажиллаж исэн хуучин нөгөө агентууд нь ер нь сэтгэл дундуур исэн бид нэрийг ингээд амар муухай харагдуулчлаа тий. Ер нь бол яг одоо ийм байгаагүй бид нэрийг ингээд амар тийм тэр чин жишээлбэл юу яаж байгаа байхгүй машинд $100 олцоод нөгөөдхөө зүгээр цагдаа дээр авчиад өгчөж байгаа байхгүй. Тэр $100 нь эзэнгүй $100 байхгүй. Авсан ч хин чи энэ миний $100 гэж хэлэх ирэх байхгүй. Хар тамхины мөнгө болохоор тэгвэл тэрийг цагдаа дээр аваачаад өгчөнгүүд бүгдээрээ ингээд ер нь цагдаагийн хэсэг нь хүртэл тэр чигтээ ингээд муухаарал те. Тэгээд чи тэгсэн болохоор чамтай ажиллах хүн байхгүй болсон гэл нэг тийм юм ярьж байгаа байхгүй. Энэ бол яг DEA тэгээ Америк нөгөө хар тамхитай тэмцэх хилцс ч юм уу бүгднгийн ингээд амар муугаар илэрхийлж байгаа байхгүй. Тэгээ 70 онд бол эднэр бол зүгээр л мөнгө олж л байл хамаагүй гэж хэлсэн хүмүүс байна. Өөртөө ч гэсэн барыг новш байсан юм биш гэж харуулсан гэдэг. Тэрэнд нь амар уурлаад. Тэгээд энэ киног ингээд зөвхөн Франк Лукасын өнцгөөс харуулсан Холливуд ер нь бол ингээд гэмт хэрэгтнүүдийг алдаршуулах дуртай байдаг гэж тэр Лью Рейс гэдэг нэг хуучин агент байсан хүн одоо ярьсан байлээ. За тэгээд нөгөө бусад хууль сахиулахын ч гэсэн киног үзээд бол угаасаа сайхнаар ерөөсө хүлээж аваагүй. Сүүлдээ тэр нөгөө хар тамхитай тэмцэх хилцээний агентууд нь Universal Studio-г шүүхэд өгөөд өөрсдийг нь болон бусад одоо олон 10 агентуудыг нь хутаанд оромжсон гэж мэдүүлсэн байсан. Гэхдээ шүүхийн шийдвэр нь болохоор тухайн кинонд яг бүр ингээд 100% тодорхойлогдох хуйц нэг ч хар тамхитай тэмцэх хилцээний агент дүрслэгдээгүй гэж үтсэн учраас хэрэг нь одоо шууд хаагдсан юм билээ. Харин наадах чи ийм юм байгаад байгаа юм л да. Одоо тухайн үедээ 70 эдэн ажилтнаас 50 эдэн авилгал авдаг байсан. Одоо хурааж авсан хар тамхиа эргүүлээд үнтэйгээр зардаг байсан гэдэг хэрэгээр угаасаа баривчлагдаад шоронд орцсон байхгүй юу. Тэгүн гутлаа энэ ч ингэж тэмцэлтгээс үрээ аргагүй шалтгаан нь одоо нийгэмд бол хоёр мессеж ирж байгаа байхгүй. Нэг бол цагдаа нар угаасаа шудраг биш. Эсвэл манай шүүхийн байгууллага худалж. Тэгэхээр энэ хоёулаа хоорондоо тэмцэлтгээс үрээ аргагүй. Мэдээж шүүхийн тал дээр шүүх нь өөрөө байгаа юм чинь. Шүүх нь хилцэхгүй байгаа байхгүй юу. Гэтэ яг эргээгээд нэг 1970 он хүртэлх Америк ч юм уу 1930 ч юм уу 1900 оны Америкийг харах юм бол угаасаа тэнд шудраг ёс гэдэг нь бол цагаан арьстай нүнэн хар арьстай нь хутлаа. Яг тийм шудраг ёс л байсан. Зүгээр одоо чи түрүү нөгөө үеэлийг нь алсан гэж ярьсан шүү дээ. Тэр цагаан арьснуудын үнэн байсан байхгүй. Тэгэхээр яг дөнгөж боолоос гараад тэгтээ яг харуудыг хичнээн шамшигдуулдаг байсан нийгэм бэ гэхлээр магадгүй хүмүүс ингээл амар хэрцгий айгуу заваа нийгэмд амьдарч ийн гэд киног нь үзүүл яг бодит байдал нь тэгж харагдана. Гэхдээ тэнцэнээс өөр сонголт байгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 60-аас 70 оны хооронд Мартин Лютер Кинг үнэхээр тэгж тэмцэн байж ресторанд орох кино театр тэ ижил эрэхтэй байхын төлөө тийм цалин хүртэл маш их зөрүүтэй байдаг байсан. Тэрийг янзлаагүй байвал өнөөдөр яг үргэлжилсэн байвал яг Америк өнөөдөр тийм л ах байсан. Аимшигтай харууд нь ингээд аимшигтай амьдардаг те. Юун алдартай спортсмен.
алдартай тамирчин гэснээс яг киног нь үзсэн хүмүүс байх юм бол нэг дүүгийнхэн хүүхэд нь эсвэл үеэлийнхэн хүүхэд нь лөө бейсболын алдартай тамирчин болох бүрэн боломжтойсэн питчер, яг бөмбөг шиддэг питчер. Яг тэрүүн дээр надаа ингээд Лукас ямар тэнэг хүн бэ гэж бодогдсон. Яагаад вэ гэхээр бэлтгэлдээ явахгүй мө гэсэн чи Лукас ахаа би тань шиг болмоор ингээд тэгээд Лукас өөрийнхөө харт амхитныхын ажил руугаа аваад орцсон. Гэхдээ үнэхээр мөнгө дутаагүй. Тэгээд угаасаа энэ бүх юм хаашаа аваачиж байгааг нь бол маш сайн ойлгож байгаа хүн шүү дээ. Нэг бол арал дээр амьдрын, нэг бол авсанд орно гэдгээ бол Лукас бол ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө маш их мөнгөтэй юм чин тэр дүүгээ тэтгээд чи бити иш ороо, энэ амьдрал бол тийм хүсэх зүйл биш гэж ойлгуулад хар арьстай хүмүүсийг спортод оруулах тийм гоё үүдийн нээгэд өгөх боломж чи гэдэг нэг тэр талаас нь хараагүй шууд ингээд өөрийнхөө юм руугаа аваа орцсон нь одоо живгтэй цуг живнэ гэсэн үг байхгүй тий. Тэр хэсэг нь бол надад бол юм яг албаар тэгж хийсэн гэдгийг би ойлгож байна л да. Гэхдээ Лукас ямар тэнэг хүн бэ л гэж би бодсон. Ер нь бол ингээд нөгөө Франк Лукас гэдэг хүнийг таньж мэддэг те тухайн үед ингээд нөгөө хамт байсан хүмүүсийн ярьснаар бол нэг тийм хөдөөнөөс ирсэн заяа. Тэг тийм жоохон их зантай. Тэгээд өнгөцхөн боталтай гэж тодорхойлсон билээ. Гэхдээ тэр хүн бол мэдээж тодорхой хэмжээнд харизмтай байсан гэдгийг нь бол бас тодтогсон байсан. Мэдээж одоо юу гэдгийг Америкт тэр үед ингээд хар арьснуудад юу ч боломжтой байгаагүй цаг хугацаанд өөрийгөө ядуу амьдралаас мулталж гаргаж ирсэн хүн харизмтай биш, эготой биш байсан бол тиймэрхүү ажлыг толгоолоод өдөртөө авчиж чадахгүй л та угаасаа. Тийм нөгөө FTX-ийн same шиг те. Тийм. Ер нь нэг тийм одоо нэг эготой би бол угаасаа чадна гэсэн тийм маш их өөртөө итгэлтэй л байсан юм шүү. Тий, ер нь тэр Франк Лукасыг муулж байгаатай зөрүүлээд ингээд хүмүүс ярихдаа үнэхээр тийм тэнэг хүн байсан бол $250 сая одоо 70 онд $250 сая гэдэг чинь амар их мөнгө байхгүй. Тийм их хөрөнгө цуглуулж чадах байсан уу? Тэгээд хэрэг үнэхээр босс нь биш байсан бол хин тэр хүнд $250 сая хөрөнгө өгөх вдэ тий. Тэгэхээр мэдээж ямар нэгэн байдлаар тэр хүн бол удирдах байсан. Гэхдээ яг одоо ингээд бизнест хүртэл ярьж чаддаг, хийж чаддаг гэдгээр ялгаатай хүмүүс байгаа. Тэгэд магадгүй Франк нь ярьж чаддаг байсан баг. Гэхдээ нөгөө initiator одоо инновацлагч юу гэдэг. Одоо нөгөө манайхны хэлэх дуртай entrepreneur л. Шинийг сэтгэгч гэх юм уу? Тийм, шинийг сэтгэгч нь байсан байж болно. Ард нь тэр аль нэг дүүн төлөвлөгөөг нь гаргадаг байсан байж болно. Гэхдээ энэ бүх юм нь яг факт нь бол хаанаас эхэлсэн, хаана дууссан жоохон онцгой юм байл. Хаана явж исэн бэ гэдгээр нь харах юм бол Франк бол үнэхээр тийм тэнэг хүн байгаагүй. Тийм ямар сандаа нөгөө тэгээд чинь тэнэг байсан гэж ярих хүмүүс амар олон байд юм л та. Тэгснэ Франк үнэхээр тийм тэнэг хүн байсан юм бол цагдаа нар яага барьчихдаггүй амар удаан явсан. Тэр чинь нөгөө 69 оны үед ингээд 60-аад сүүлэр гэхээр 68 69 онд ер нь ингээл ажиглал яваадсан байхгүй юу. Тэгээд тэнэг хүн бол хаанч тэл нотлох баримтаа үлтэйгээл энэ тийм заван юм хийгээл яваад нөгөөтг нь очил бариад авна шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс болохоор тэгээд тийм тэнэг байсан юм бол та нар эртгэн барьж авахгүй байсан. Та нар өөрсдөө ч гэсэн хэрэв тэнэг гэж бол та нар өөрсдөө ч гэсэн тэнэг гээд тэгтээсэн тэгээд ер нь яг нэг тэнэг энтер бол яг биш л байсан л хэл та тэр чинь тодорхой хэмжээний зохион байгуулалттай гэж том бүлгийн өдөртний цэцтэй ажилласан. Яг ер нь ийм байхгүй юу? Том дээшээ явах тусам өөрөө харт амхаа барьж гүхгүй шүү дээ, тэ? Нөгөө талаасаа яг тэр 70 эдэн ажилтны 50 эдэн авилгал авдаг байсан гэж ярьсан шүү дээ. Тэднийг хэн хоолж авилгал өгдөг байсан мэдээж Франк тонд нь орж байгаа, Италийн мав тонд нь орж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг мэдж байгаа ч гэсэн одоо баривчлахгүй байх нь бүгдэнд нь ашигтай байхгүй юу? Франк илүү мөнгө хийн чи авилгынхаа мөнгө нэмэн тэ. Тэгэхээр тэр нь бол угаасаа ойлгомжтой. Гол Франкийг байхгүй болгох одоо бүх зүйлийн хөшүүрх нь юу байсан бэ гэхээр Вьетнамын дайн дуусах байж магадгүй. Яагаад гэвэл Вьетнамын дайн дуусхлаарэ тэр нөгөө амар их харт амх ирэхэ болно. Нөгөө цагдаа нар мөнгө авахаа болно. Тэгээ Нью-Йоркийн угаасаа том цагдаагийн дараагаас нь нөгөө бүх том боссуудыг баривчлах тийм шийдвэр гаргасан шүү дээ. Тэр бүх юм хоорондоо холбоотой байж магадгүй. Тэгэхээр тэр цэргийн онгоцоор Вьетнамаас юу зөөж ирдэг, харт амх зөөж ирдэг. Гэсэн бүр цэргийнх нь хүмүүс нүртэл нөгөө харт амхинд дунд нь оролцсон. Өөртөө мөнгө төгрөг аваад би тээвэрлээд өгөө $100 өгчих гээд нөгөөт нь тэрийг нөгөө л шууд ачуулж байгаа байхгүй. Тийм тэр нь ч гэсэн сүултээ угаасаа асуудал. Кинон дээр бас гардаг шүү дээ, тий. Та нар юу гэж бодож байгаа? Америкийн цэргүүд Вьетнам руу очиж байлдаж үхээд
Тэгээд буцаж ирэхдээ харт тамхи ирээд энчээ бас хүмүүс харт тамхинаас болоод өгөхөд мэдэн дээр тийм л юм гарна ш. Тэгээд тэгэхээр маш олон юмыг бол нууцлсан байгаа. Магадгүй Франк Лукасын ярьж байгаа маш олон юм хутлаа ээж магадгүй, маш олон юм зөрүүтэй ээж магадгүй. Гэхдээ тухайн үеийн нийгмийн факт нь тэр болчихж байгаа байхгүй. Вьетнамаас авчирдаг байсан үнэн. Угаасаа Азийн бүсээс тэр үед Америк руу харт тамхи зөөдөг баг байгаагүй юм шиг байна. Тийм билээ. Одоо нэг харт тамхины талаар гэхэлэр чи хоёлаа нэг Мексик, Куб юу гэдэг юм те. Эл Пачо за тэгэл Пабло Эскобар энэ төр гэл тэд нар чин дандаа тэгэл Колумб, Мексик энэ төр гэж л яригддаг байсан болохоос шиг ингээд Азаас зөөж исэн хүн угаасаа байхгүйсэн. За тэгээ тэр боломжийг одоо олгосон нөхцөл байдал нь тухайн одоо дайны одоо юу л байгаа юм л да. Америк, Вьетнамын дайн. Тэр бол том хөшөөрөг болсон. Тэгээ тийшээгээ нэг явж. Тэр чинь угаасаа ер нь бол ингээд дэлхийн нэг цахаас нөгөө цах шүү дээ. Тэнгүү тийшээгээ яваад авчираад тэр гэсэн тийм асуу. Тэгээд тэрүүр чинь зүгээр ингээд зорчиж байгаа хүмүүсээр харт тамхи зөвлөгөөний ус угаасаа байхгүй шүү дээ. Тийм учраас тэр нэг тухайн үед гарч исэн дайн за тэгэл цэргүүдийг нааш цааш нь аваачижсэн. Тэрнээс гадна ингээд одоо авс бэлдээд авснуудыг нь бас ингээд зөөдөг гэсэн юм л та тэнд амар өгцөн цэргүүдийг буцаж авчрах ч юм уу тиймэрхүү тэнгүүтэр авсныхан доор нь бас давхар ингээд 6-8 кг харт тамхи ачих хэсгийг бас ингээд хийдэг болцсон. Тэрэнд нь яг нэг хэсэг жоохон утгалтах байгаа. Гэхдээ ер нь бол яг өөрийнхөө ярьсан төвхтөр хөвчлэн юу л яа тийм бэл. Цагдаагийн одоо том албан тушаалтай хүмүүсээр дамжуулаад тэгээд одоо онгоцоор шууд зөөгөө тавьчихдаг гэсэн. Заавал тэгж австай зурлах. Авс чи явахдаа доор нь хадгалдаг гэхээр 6-8 кг тэрнээс илүү ордоггүй гэхээр эн чинь хэдэн зуун килограммаар нь авчираад байгаа шүү дээ. Тэр бол жин нэг тийм олон тоогоор угаас орж ирэхгүй л те. Гэхдээ яг одоо юу давхар ёроолтой байсан ч вэ эсвэл онгоцон дотор хаа нэгэн газар нуудаг байсан ч вэ тэр нь гол нь биш. Гол нь юу вэ гэхээр Америкийн айрын үнэтэй холбоотой байсан гол болчиход байгаа байхгүй. Тэгээд тэр давхар ёроолтойг чинь шууд үнэнч байсан одоо үгүйсгэж байгаа шалтгаан нь Америкийн цэргүүдэд энэ ч оролцоотой гэхэд болчих гээд байдаг. Онгоцсон тэгэхээр бас ялгаагүй. Тэгэхээр сүүлд ингээ яригдаж байгаа нь тавилганд гэж байгаа байхгүй. Вьетнамаас ирж байгаа тавилганд гэл тэ. Гэхдээ тэр тавилга энэ их хэмжээгээр тавилга яаж ирэх вэ? Америкийн онгоцсноос өөр юм байхгүй байхгүй. Тэгэхээр маш их онлын хувьд боломжтой зүйл яригдаж байгаа. Гэхдээ яг энэ Лукасын Вьетнамд байгаа тэр танил олсон нь магадгүй далаагаар зүгээр иржсэн ч юм бид нэр мэдэхгүй байхгүй. Зүгээр танил олсон түүх нь бас надад айгүй сонирхолтой санагдсан. Тэр нь яасан бэ гэсэн чинь Франк Лукас өрөөнд ороод гэхдээ тэр хутлаач байж магадгүй тий. Хөшгөө татаад бараг сар тэр өрөөнөөс гараагүй гэж аахгүй. Тэгэл пицца захиалж идэл тэгэл байж байгаа. Тэгээд энэ Вьетнамаас ингэж оруулж ирээ гэдэг айдиатай болсон гэж байгаа. Одоо медитейшн хийсэн юм ааш те. Тэгэхээр энэ бусдаас ондоогоор сэтгээд зурагтаар тэр гарсан мэдээнээс болоод энийг үл яаж хийж байгаад хийчихье гэж ботсон зүйл нь энэ хүнийг бас нөгөө талаас нь үнэхээр тийм тэнэг хүн биш байна. Эсвэл ямар ч гэсэн маш их зүтгүүр хүн байна гэдгийг харуулж байгаа юм. Тэгээс л одоо бид нэр юу гэдэг манай монголчууд бол ер нь мэдчихэж нэг 2000 онд ч юм уу Америк руу зүгээр дураараа явчих үнэхээр боломж байдаг байсан. Одоо бол зүгээр хамаагүй амархан болцсоохгүй. Тэгээд бид нэр 2000 он за Америкаас юм оруулж ирээ гэж бодохгүй байхгүй юу? Ихэнх нь бодохгүй. Тинчээс нэг цойлогсод хитгэн л хүн за Америкаас би ийм юм оруулж ирье. Тэ? Тиймэрхүү төвшөнд бол ямар ч одоо суусан цэцнээс явсан тэнгэн дээр гэдэг лөө. Тийм байсан гэдэг нь ядаж маш том үзүүлэлт байхгүй. Миний хувьд. Гэхдээ би шүтээд байгаа юм байхгүй л те. Би ч гэсэн чамайг шүтсэн гэж бодоагүй л те зүгээр. Яг энэ хүний талаар яриад байгаа болохоор тэгээд надад бол яг түүхэн сонирхолтойсэн хэрэг яг өөрийнх нь ярьж байгаа зүйл үнэн байх юм бол үгүйсгээл байдаг хүмүүс бас айгүй хөл байдаг юм байлээ. Тийм тэр нэг түүхийн нэг онцлог тэр байгаа шүү те. Нөгөө ялагч нь ярьдаг. Тийм шүү те. Тэ. Тэгээд ялагч нь өөрийнхөө хувилбараар ярина. Тийм. Тэгээд яг энэ хүн өөрийнхөө түүхийг ярьж байгаа боловч тухайн цаг үеийн Америкийн нөхцөл байдал тухайн цаг үеийн түүхийг хүмүүс одоо энэ уран сайхны аргаар, киноны аргаар энэ хүний түүхээр дамжуулж бас нэг удаа харсан тийм бүтээл гэдэг утгаар нь одоо хүмүүсийн киног бас айгүй их үнэлдэг болов гэж бодсон. Түнсэж одоо яг ингээл те нэг хүнийг заагаал харт тамхи жишээлхэн тухайн үед ингээл 100 хүний нэрийг бичдэг гэхэд 100 хүний нэр ингээл бичигдээд гараад ирж байгаа шүү дээ.
тэр болгоны амьдралыг ингээд харуулсан кино байдаггүй шүү дээ. Тэнгүүд яг энэ хүнийг яагаад ингээд онцлсан гэхээр яг хуу нэлээд тийм хавчэгдмал байдлаас өөрийнхөө чадлаар одоо гарч ирсэн энэ гэсэн тийм түүхээс нь болоод тэр үеийн түүхийг бас давхар ингээд харуулсан тийм л одоо кино юм болов гэж би бол бодсон. Тэгээд яг хуу нэг тэгж сүртэй те киноны туршид ингээд алаан зодон болоод туснаж гараал тэхгүй ч гэсэн ер нь бол нэлээд тийм одоо нэг классик тийм нэг одоо нэг old but gold гэдэг шүү дээ. Тийм л кино юм шиг санагцсан. Одоо бид нар нэг загламаас эцгийг ингээд бүгдээрээ нэг үтцсэн байдаг шүү дээ. Яг тэрэн шиг одоо энэ киног нэг ингээд за үтцсэн. Тэр кино гэж ярангуутаа бүгд тийм кино байдаг шүү дээ. Мэдэх хэмжээний байх л кино юм болов гэж би бол бодсон. Яг хоо ийм байгаа байхгүй маш олон шүүмжлэгч ер нь нэг зүйл дээр яг нэгдэж байгаа зүйл нь яг 60-70 оны Америкийг яг харуулсан байна гэж ярьж байгаа байхгүй. Зөвхөн тэр цорын ганц шалтгаанаар Америкт 60-70 онд юу байдаг вэ-ийг харж болох байхгүй. Магадгүй жижиг шажиг зүйл нь бол маш их худлаа юм байж болно. Миний хэлж байгаа нь Франк Лукасын хувьд. Гэхдээ тухайн цаг үеийн хувьд бол худлаа биш байгаа байхгүй. Нөгөө талаасаа хэрүү яг ингээд Франк Лукас одоо чиний ярьж байгаагаар эхлэхдээ л баг хөрөнгөтэй хүн шиг ингээд эхэлж байгаа шүү дээ, тий. Нэг амар лаг хөцөлсөн, тий. Гэхдээ одоо энэ түүхийг ингээд эхнээс нь хаанаас эхэлсэн бэ? Ямар түүхтэй залуу вэ гэдгээр нь бодоод дахиад үзэх юм бол энэ хүн хэрцгий байхаас өөр аргагүй юм биш үү? Одоо жишээлбэл зүгээр өөрт нь $5,000 харт амхныхын мөнгөний өгөөгүй нэг гигэн цагаан өдөр гадаа зүгээр буудаад алчиж байгаа байхгүй. Тэр нь ингээд ямар сэтгэл хөдлөл байхгүй юу? Тий. Тэгүн гутлаа нэг бол чи хин нэг бол хинч биш гэдэг нэг тийм үг хэлчихэд цайны газраасаа гарan гутлаа нөгөө нэг буудаа алчиж байгаа байхгүй. Тэр нь $5,000 биш байхгүй юу? Надад төлөхгүй байгаа энэ хүмүүс бол өөхөх ёстой гэж би өөрөө ч гэсэн авчид алчна гэд тэр зарчмаа ингээ үзүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээс бол тухайн үед бол амар баян хүн байсан ш $5,000 өөхөх гээд байгаа биш. Тэр нөгөө өөрийг нь хүндлэхийг болохоос ингээ сэргийлчихэж байгаа байхгүй. Босод хүмүүстээ сануулга болоо тэнгүүтээ тэр чинь нөгөө нэг би энэ нийгэмд ийм амар хэрцгий байхгүй болвол би өөрөө ингээд угаасаа халуулах юм байна гэсэн тийм боталтай амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр алчингуудаа бүр хүн чинь нэг жоо хоошоо ингээд ухардаг ч юм уу эсвэл нэг инстинктээр нэг жоохон үйлдэл үзүүлнэ шүү дээ. Тэгсэн чинь тэгэл тэгсэн чинь байхгүй. Тэгэхээр за энэ бол бүр ингээд яг энэ нийгэмд бол зэрлэг юм шиг амьдрахаар бүр ингээд шийдсэн хүн байсан юм байна гэдгийг бол би харсан. Тийм тэр чи бас нөгөө Ice хин бэлээ нэг Ice Pico. Тий. Тэр нь ингээд гигэн цагаан өдөр бас хүнийг ингээд алчиж чадна гэдсэн шүү дээ. Тэр нь тухайн үеийн Харлемын нөхцөл байдлыг харуулж байгаа байхгүй юу? Одоо зүгээр хүн үзэх юм бол энэ ямар зэрлэг юм заваа юм гэж бодохоор байхгүй юу? Тий. Амар одоо тэгж алж байгаа хүний чинь зүгээр шууд цуврал алуурч ингээл яриа яваа шүү дээ. Гэтэ тухайн үеийн нийгмийг харуулж байгаа онцлог нь байхгүй тэр нь. Үнэхээр ингээд цагдаач биш, юу ч биш. Энчээ босс бол босс нь ингээл дураараа алчдаг. Тэгэхээр хэний ч замаар ингээд урдуур нь хүндлэн явчихаас ингээд айдаг тийм нийгэм те. Харуудын тэр Харлем гэдэг тэр хэсэг нь бол цагаан арстнууд ордгоо одоо орох юм бол цагдаа магдаа нар ингээд буудуулцдаг ч юм уу те. Тиймэрхүү хэсэг болохоор одоо дотор нь байгаа тусдаа хаант засаглалтай газар болчихж байгаа байхгүй юу? Хамгийн том босс нь хаана те. Тэгээд яг тэр талаас нь ингээд хараад арай жоохон ойлгох талаасаа хандах юм бол кино маш их амттай байх. Надаа ингээд жижигхэн деталууд нь хэлж байгаа богинохон үгнүүд нь хүртэл ингээд айгүй гой санагдсан. Тэр шүүхтэр ярьж байгаа хоорондоо хилцэж байгаа зүйл нь яг ингээд нарийн харах юм бол айгүй сайн бодож хийсэн маш сайн найруулсан кино санагдсан. Тэгээ одоо нөгөө Харлем дүүрэг чинь одоо хүртэл нөгөө харууд амьдардаг тэндээс аюул олон алдарчнууд төрсөн энэ төр тэгээ Харлем дүүрэгч юу нэгэл Америкт төдийгүй дэлхийд хаяар хүмүүс аюул мэддэг болсон. Тэндээс ч одоо нөгөө нэг хин PD-ийн энэ төр чи Харлем дүүрэгт сургууль байгуулад ч ялаа ямар ч гэсэн ингээл нэг хүн болгоны ой тойнд нэг за тим дүүрэг байдгийн байна, гангстерууд тэнд амьдарч исэн юм байна, бүр 70 оны үед ч байсан юм байна. Одоо ч гэсэн энэ дүүрэг болтой ингээл болж бүтггүй хүмүүсээр дүүрсэн ч гэсэн нэг тийм хар арьстай хүмүүсийн хувьд бол ингээл шудраг ёсыг тогтоохын тулд тэмцэжсэн газар нь тухайн Харлем гэдэг газар болчихж байгаа байхгүй. Ер нь одоо өнөөдрийн Америкийн хар арьстай хүмүүст хандж байгаа нь хүртэл бид нэр харахад анхны өнгөт арьстай ерөнхийлөгч Барак Обама болсон тий. Магадгүй түүхэндээ анхных гэхдээ цорын ганц нь биш баг. Гэхдээ эргээ харахад яг Обама хүртэл харууд бол үнэхээр сул дорой хിവэрэ байгаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ Обама гарч ирэхэд бүгдээрээ найдаж исэн бүх юм эрх тэгш болох байх гэжсэн. Гэхдээ харамсалтайгаар Обама ч ерөнхийлөгч гэдэгтээ цаана удирдах байгаа цагаан арьснууд нь
өөр юм бодолтой байх юм бол Обама юу ч хийж чадахгүй байхгүй юу. Тэгээ Обамаг зөөлөн ерөнхийлөгчсэн дээ. Маш сул дорой гэж ярьж байгаа байхгүй юу. Тэ. Гэхдээ Обама ч ер нь нөгөө харууд нь өөрсдөө хэлэхдээ өнгө дарстай болохоос цагаан хүн гэдэг тэгж ярьж байсан шүү дээ. Харсан л юу болсон шүү. Тэгэхээр одоо хүртэл тийм нөгөө нүүрэн дээр харагдахгүй ч гэсэн расизмыг бол бид нэр угаасаа мэдчихэж байгаа коронагийн үед ч гэсэн гадаа явж байгаа өнгө дарстай хүнийг боож унгаагаад тэгээд дарсараад алдсан ч үлээ. Тэгээд хэрэгүүд ер нь байнга гардаг шүү. Black Lives Matter гэдэг хөдөлгөөн хүртэл явж муудсан шүү дээ. Тэгэхээр расизм бол хизээд байдаг. Гэхдээ одоо 60-70 оныхтай харьцуулбал хамаагүй зөөлхөн байна. Тэгээ Лютер Кинг байгаагүй бол одоо бол ямар хэцүү байх байсан бүү мэд. Гэхдээ Лютер Кингийн үеэр Франк Лукас амьдарч исэн болохоор бүр аимшигтай гадуурхдаг нийгэмд амьдардаг байсан. Тийм, тэр үеийг одоо өөрөө нөө үзээд туулсан. Тэгээд 1900 орох боломж байхгүй. Тийм бах. Тэгээд 1900 оны эхээс за бидний одоо ингээд үзэж сонсож байгаагаар бол тухайн үед ингээд хар арьстай хүмүүс бол зөвхөн боолууд байсан, тий? Зөвхөн боолын хэмжээнд одоо яригддаг тэгшэрх энэ гэсэн юм ерөөсөй байгаагүй. Тэр хүмүүс зөвхөн доод тийм одоо хар бар ажлуудыг хийхээс хизээч одоо цагаан арьстай хүмүүс ч зэрэгцээд ажиллах юмш боломжгүй байсан. За тэгээд тэр үед одоо нөгөө Франк Лукасын бага насны өнгөрөөд за тэгээд өсвөр наснд бас тэр зүйлүүдийг үзэж өсөж байгаа. За тэгээд Лютер Кингээс хойш бол мэдээж бүх зүйл өөрчлөгдсөн, нийгэм нь хуурч эхэлсэн. За тэгээд тэр боломжийг бол айгүй ашигласан. За тэрнээс гадна хар арьстай хүмүүс чинь одоо 1-2 үе биш бүр хэдэн үеэрээ ингээд ийм бас асуудалтай нийгэмд амьдарч исэн болохоор одоо хүртэл тэр зүйл нь ингээд цуснд нь бүр ингээд шингэцэн байгаад идэм болов гэж би хараад идэг. Хараад өөрсдийгөө ингээд те бидний эрхийг зөрчлөө бид нарыг ингэхгүй байх тэхгүй байх гэж байгаа мөртлөө өөрсдөө ч ихсэн амар расист хүмүүс ахгүй юу? Ер нь яг бид нарыг шууд чинчон гэл те. Тийм шүү дээ. Яг ингээд зөвхөн цагаан арьснууд л тийм расист биш өөрсдөө маш их расист те зөвхөн хар арьснуудыгаа боддог ч юм уу те. Тийм болцсон те тэрийг одоо ингээд нөгөө нийгэм гэхээсээ илүү бүр ингээд өвөг дээдс нь хүртэл тийм цуснд нь тийм байсан болохоор тэр нь ингээ магадгүй одоо хүртэл яваад идэм болов гэж л боддог. Тий. Ер нь гэхдээ яг уу харуудын өнгө дарстай хүмүүсийн нийгэм нь одоо Америк дахь түүх нь бол тийм гэгээлэг биш байхгүй юу, тэ. Тэгээд тэрний яг хувьсал болохоос өмнөх үеийн хүн болохоор тэр хүмүүсийн сэтгэхүүн нь бол дээшээ гарах цорын ганц мөнгөтэй болох баян болох боломж нь бол буруу замаар мөнгө олох байхгүй. Яг тэгвэл дээд сургуульд орохгүй, том компанид ажилд орж чадахгүй, цалин дандаа үргэлж бага. Одоо 68 онд билүүтэй тэр чин цалин 0.7-г харьцах нь нэгч билүү тийм болж ирсэн. Тэрнээс өмнө 0.5 байсан байхгүй. Өөрөөр хэлбэл хоёлаа шал шүрдэж хахад би өнгө дарстай байвал би чамаас 50% байгаа одоо байхгүй. Тийм байсан. Тэгэхээр одоо амархан мөнгө хайсандаа биш, бажиг цорын ганц хэрэгслэл ашиглаж байгаа байхгүй юу? Тийм. Тэр нь хууль бас. Тийм. Тийм хамгийн их мөнгө олдог нь хар тамхи болоо тэд яг энэ хар тамхиараа нэрлэгдээд яваад байгаа ч гэсэн энэ хүн бол яг хон цаг үедээ тийм Америкийн хар арьстай гангстер байсан гэдэг тийм одоо нөгөө зэмжээр нь хүмүүст л таниулсан юм байна. Тийм ер нь тийм хоёлаа айгүй их хар тамхи ярьчлаа л да. Ер нь бол зүгээр гангстер байсан тий. Баяжсан хөрөнгө нь бол мэдээж ойлгомжтой. Гэхдээ энэ кино нь бол цэвэр зөвхөн ингээд хар тамхиар баяжиж болдог гэснийг харуулсан биш. Кинон дээр нь шал өөр зүйл. Нэг хүний түүхийг харуулж байгаа мөртлөө тухайн нийгэмд авчирж байгаа тэр гаж нөлөө маш сайн харуулсан. Ер нь бол одоо ээж нь ингээд overdose болоод өгцөг хүүхэд нь хажууд нь өгүүлээ сууж байгаа ч юм уу те. Тиймэрхүү хар тамхинаас болж хүний амьдрал яаж сүрдгийг бас маш сайн үзүүлсэн. Зөвхөн ингээд тэр бол давуу тал биш ээ. Одоо энэ хүн ингээд шоронд суугаад ингээд хэцүү болж байгаа гэд бүх юм ин харуулж байгаа. Одоо нөө what goes around comes back around гэдэг штэ те. Чиний хүнд ингээд гай авчирсан чинь буцаага чам дээр ирэн ч юм уу те. Тэр бүх юмыг ингээд харуулахыг хичээсэн. Гэхдээ нэг хүний түүх болохоор тэр хүний түүхийг өргөжлүүлэхээс өөр аргагүй. Одоо юу гэдэг нэг гоё өмнө ямар ч кинон дэр Америкийн кинон дэр те муу ялагддаг те. Тэгэл яг ялагдсан. Тэгээд ялагдах болсон шалтгаан нь угаасаа буруу замаар мөнгө олсон. Тэгээд би тэр нэг Италийн ex-mafia хүний ярьж байгааг сонссон байхгүй. Тэр хүн бол хэлэхдээ
яг тухайн үед амьдарч исэн Италийн яг мафийн хүн. Цаг үе нь бол яг үнэхээр хэлсэн бэлээ. Яг бүх юм нь бол яг гоё болсон бэлээ. Миний одоо дуртай кинонуудын нэг бол Godfather, тэгээд энэ кино бол орж ирнэ. Аль нь нэгт гэдгийг би бол хэлж мэдэхгүй гэн. Тэгэхээр энэ бол өөрөө мафийн хүн, тухайн үеийн хүн тэгж хэлж ийн гэхлээр хэр чанартай болсныг харуулж байгаа бах тий. Тэгээд яг бодит байдал дээр бол нэг ч Италийн босс юу яагаагүй, шоронд ороогүй, хилмигдээгүй. Тэр нь бол бид нар мэдгүй өршөө авахтай найс юм уу яасан юм бүүмэд. Гэхдээ Италийн мафтай бол холбоотой сүг нь ерөөсө тодорхойгүй байгаад байгаа. Кинон дээр бол Италийн мафийн тэр гэд ярьцдаг. Тэр нь бол бодит факт биш юм билээ. Тэр нөгөө Фрэнк Лукасын эхнэр нь оролцдог байсан гэж тэгж ярьсан шүү дээ. Кинон дээр тэгдэггүй шүү дээ. Тэгээд нөгөө Church-оос гарч яхад нь баривчилж авдаа шүү дээ. Бодит амьдрал дээр гэрээс нь барьж авсан юм билээ. Тэгээд эхнэр нь нөгөө мөнгнүүдээ цонхоор шидэж яхад нь бариад авцсан. Тэгээд тэр мөнгө олсноо $500,000 гэсэн чинь Фрэнк Лукас ч хэлэхдээ $10 сая байсан. Тийм, тэгснээ тэр $10 сая ихэнхийг цагдаа нар өөрсдөө авчаад тэгээд зөвхөн $500,000 л мэдүүлсэн. Тэгээд хамгийн гол юм нь $10 сая байсан гэдгийг нотолцсон шүү дээ. Нөгөө санхүүгээ хөтэлдэг номноосоо энэ вэнэг гаргаж ирээд $10 сая байсан. Тэсэн чинь нөгөө цагдаа нар чинь $495,000 ч хурааж авсан гэдэг өгцөн. Тийм, тэгээд бусдыг өөртөө авсан шүү дээ. Тийм. Тэр тухайн үеийн цагдаа нар гэхдээ мэдхгүй бас л айгу халтарл байсан ба. Тэгээд одоо энэс ингээд хараад хаад шүү дээ. Ер нь ингээд нийгэм биш дээ. Нийгэмд шудраг бус зүйл их байх тусам за тэгэл амьдрахад ингээд хэцүү байх тусмаа гэмт хэргийн гаралт бүр тэрийгэ дагаад амар ихсдэг юм шиг санагдаад байгаа байхгүй. Яг тэр үеийн байдлаас ингээд одоо ингээд анзаархад тэр үед ингээд амьдрал амар хэцүү, мөнгө чсэн олж чадахгүй байх үедээ хүн эцсийнхээ аргыг хэрэгэлдэг нь ингээд хууль бус юм руу айгу хөтэлдэг юм уу гэж би хараад байгаа. За мэдээж зарим нэг талын тэр одоо мөнгө төгрөгтэй хүмүүс нь хартай хэрэглээл юу айдаг ч юм тийм байгаа л хал та. Гэхдээ мөнгөгүй хүмүүсийн хувьд хууль бус зүйл хийх нь нийгмийн одоо ийм буурай байдлаас бас их болдог байсан юм шиг харагдаад илээ энэ киног үзэхээр. Яг уу одоо ингээд юу гэдэг амьдрал ийм сайхан зүйл зарим хүмүүст ингээд байгаа штэ юу ч үдээ. Үнэхээр өөрөө их мөнгө олдгүй мөртлөө гэртээ ингээд орж ирчээд дуртай нэвтрүүлгөө үзээд нэг жоохон ч гэсэн ингээ сайхан болцдог тий. Тэр зүйл хүртэл байхгүй нийгэм гэд бодоод үзтээ. Өглөө 8-аас орой 6 хүртэл айлуудын хогийг ачаад ч юм уу хог ухаж байгаа л хурж ирээл тэгэл хагархаа цонхтой гэрлүүгөө ороод нөгөө мөнгөө цонхоо нөхчийг гэхлээр хоолгүй болчих гээд идэг те. Гутал нь уранхаа байдаг. Гутлаа янзлуулчих гэхлээр нөгөөх нь $1 байгаад идэг. Чи нэг 7 хоногийн $10 олдог ч юм уу юу ч үгүй. Тэгээд яваад тахлаар хүн ингээд амархан мөнгө олох юм руу боломж байвал орчих байхгүй тий. Тэр бол нэг Роберт Де Ниротой нэг кино байд юм аа. Нэг мафийн нөхөрийг хүүхдийн маф руу оруулах гэдсэн чинь Роберт Де Ниро хуучин экс маф байхгүй. Тэгээд тэрүүн дээр жинхэнэ эр хүн гэдэг чинь өдрө болгон амьдралын төлөө тэмцдэг болохоос амар замыг хайдаг хүн биш гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр би бол зөвтгөж хэлэхэд бол маш олон хүмүүс амар замыг хайхгүй ингээд шударгаар явж байгаа. Энэ дууд нэг хитгэн л буруу замаар явж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр яг ингээ харуудын нийгмийг тэр чигтээ юмд муухай заван бохир гэж бодож болохгүй. Тинч бол зөндөө шударгаар явж байгаа хүн байгаа тий. Тэгэхээр яг хүмүүс ингээ зөвөөр дүгнөөд харууд ийм хүмүүс байд юм байна гэж бити бодоорой. Нэг тийм л дүгнэлт гаргаж ин да. За ингээ ямар ч тач өнөөдрийн дугаараар Фрэнк Лукас гэх хүний бодит амьдрал болон түүний түүхээр бүтээгдсэн киноны талаар та бүхэнд дэлгэрэнгүй хүргэлээ. Хэрвээ та одоо энэ киног American Gangster гэдэг киног монгол хэлээр үзхийг хүсэх юм бол Univision-ийн Hollywood багцынх нь гэмт хэрэг гэсэн зэсэнд дотор нь одоо байлээ. Ер нь бол ингээд яг бодит амьдралын түүхийг сонсчод үзэх юм бол илүү ойлгомжтой та бүхэнд буух бах. Тэрнээс гадна урд нь энэ киног үзсэн хүмүүсийн хувьд ч гэсэн өнөөдөр ингээд түүхийг нь сонсох сонирхолтой санагдсан баха гэж найдаж байна. За өнөөдрийн дугаарыг надтай бэлтгэн өргөсөн Русланд маш их баярлаа. Баярлаа. Бас нэг юм хэлэхэд киног яг үзэх хүмүүс нь яг үг болгоны сайн сонсоод үйлдэл болгоны сайн хараарай. Ер нь бол маш их чанартай, маш их даалд утгатай гой тийм киног амттай болгосон юм их хийсэн байл шүү. За ингээд хэдүүлээ эрх мегмар гарагт 3 басын явдлаар эргээд уулзъя. Тэр хүртэл түр баяртай сонсогчдоо. Баяртай.